Одоо энэ чинь том жүжиг болж штэ. Би энэ Хөрөсөг Зандан Шатруу хоёрын одоо найруулсан жүжиг их хурал дээр ирээд унаад тэгэнгүүт үндсэн хуулийн системийг галибулит хийж байгаа байхгүй юу? Тэр галибулит гэж юм байсан. Биднээс тэр 70-80-аад оны үеийн зохиолч сайн бидэнд. Тэгээд тэр галибулит хийгээд дахиад тоглуулж штэ. Одоо тэгээд энэ жүжиг чинь хэдэн одоо бүлэг жүжиг болох юм. Энэ бол эмгэнэлт жүжиг байхгүй юу? Юмныхны шудраг юм байдгийг. Дандаа олгой зэлэн лойвлцсан лимлэгмэд байж бидээс тий. Үнэн шудраг юм гэж алга байна шүү дээ. Үгүй ажил хаялт маялт гэдэг зөвөл гэж очих. Тэтгэр ани нэг 689 сая төгрөг авдаг. Ханаач өгтгөө. Би Зандан Шадрын засгийн газарт бол би муул гэж таа. Ядахта наран тулаар нь яваад үзэж чадахгүй байгаа шүү. Энд чинь бол амьдралтайгаа танилцж тэр хүн өнөөдөр ажиллаа хийнэ. Тэгж л боддоо шүү дээ. Хоорондоо хэрэлдээ тэгээ Монголын ганц гол тархин дээр Чингис хаанхаа байгуулж өгсөн Монгол орныгоо толгой дээр суучаад тэгэл хэрэлдээд шүү дээ. Гэр хорооллороо яваад энэ алс дүүргүүдээр явахгүй, ерөөсөө явахгүй. Нэг саарлал ордонтор суучаад хэрэлдээд байгаа юм шүү дээ. Бензин тос орж ирэхээ болвол одоо Монголын ард түмэн яах юм бэ? Илгэр хөвтгөж штэ. Асуудал маш хүнд байна. Гарсан хүмүүс өндөрлөлт гарсан хүмүүс нь ажиллаа мэдэхгүй штэ. Улс төрөө яаж удирдахаа мэдэхгүй байна. Хичнээн хүн амтал бодоод үзээ 4 сая хүрэхгүй хүн амтаа байж яагаад бид нар ийм их баялаг, ийм их алтан дээр суудсан ард түмэн байж яагаад бид нар ийм ядуу байт юм бэ? Энэ хиний буруу юм бэ? Төрөлсөй буруу хөөс бид нар дураараа юм шийдээд яч чадахгүй штэ. Шийдвэрийг гаргаж чадахгүй штэ.